яавал хүний сэтгэл зүй тайвшрах уу, яавал өвчнгүй байх уу, яавал гэр бүл салалтгүй байх вэ, яавал хүн өөртөө ихтэй зоригтой байх вэ гэдэг талын судалгаануудыг бүгдээрээ хийж байгаа. За тэгээ бидний энэ оройн онлайн хичээл болохоор бас яг тэр дотоод мэдлэгт хувь нэмрээ оруулах зорилготойгоор хийгдэж байгаа хичээл байгаа. Энэ хичээл маш олон айлын сэтгэл зүйн уур амьсгал, харилцаа, хандлагын уур амьсгалыг бол өөрчилж чадж байгаа. Тэгээ тэрийгэ дагаад эцэг их томчууд бол 50 амгалан болохыг дагаад эрүүл болж байгаа бас. Тэгээд хүүхдүүд нас сайхан болж байгаа. Хүүхдүүд сайхан болоод эхлэх юм бол нөгөө нэг хүнээс ч нийгэм эхэлж байгаа тийм ээ. Тэгээд хүүхдүүд маань 50 амгалан байвал архи дарсны хэрэглээ бага. Ирээдүйн Монгол хүнийг бүтээхэд чухал үргээ гүйцэтгэнэ. За тийм учраас оройн онлайн сургалт маш чухал. Би одоо 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл ингээд 6 жилийн турш энэ ажлыг хийж байгаа. Тэгээд энэ ажлыг хийгээ явж байхад хамгийн нэг сайхан сэтгэл ханамжтай зүйл нь хүмүүс ингэ талархаж тайван болж байна, нойртой болж байна, гэр бүлийн уур амьсгал сайхан болж байна. Ач хүчнэр маань их тайван дүлгөөн сайхан болж шүү. За тэгээд гэр орон бол амар амгалангийн ордон шиг сайхан болж байна. гэдэг ийм хариултууд авж байгаа. За тэр хариулт бол тухайн хүн өөрсдийн тийм ээ гэрт үүсэж байгаа асуудлууд. Хамгийн гол нь энэ өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа. Энэ бол намайг маш баяртай болгож байгаа. Өөрийн хувь нэмрээ оруулж хүмүүсийг насан туршдаа хүн өвчнгөө амьдрын гэдэг чинь ямар сайхан бэ тийм ээ. Насан туршдаа сайхан толгойгоо тавиал унтдаг бол ямар сайхан байх вэ? Энд чинь нийгэмд ямар их чухал нөлөөтэй вэ тийм ээ. Эм тан авч уухгүй. Бас нэг эдийн засгийн хувьд ч гэсэн тий нойрондоо нойртой болохын тулд мөнгө төлөөд байхгүй. За энэ мэтлээ ингээд маш олон чухал үүргийг гүйцэтгэж байгаа. За тэгээд энэ оройн онлайн сургалтанд юу явагддаг юм бэ гэхлээр нэгдүгээрт нь бол 70 тухамсрын сарих 9 минутын бяцлал явагддаг. За 9 минутын бяцлал маань болохоор бидний 7 хүрдийг идэвхжүүлж дотоод хурлын 7 булчирхайг булчирхааны үйл ажиллагааг сайжруулдаг. 9 минутын бяцлал дотор яг хийгээд үсэх юм бол тэр богинохоо мөртлөөсөө чухал бүхий л тэр яваагүй газар орон гэхэд хаашаа юм бэ? Яваагүй оролцоогүй хэмжээс гэж байхгүй. Оролцоогүй эргэтэн систем гэж байхгүй. Бүхий л эргэтэн системийн маань бүх авраг, гэрлэн бие, сүнслэг биетэй авна. Бүгднтэй нь ингээд оролцуулаад хийдэг ийм тасгал байдаг. Та бүгд YouTube суугаас үздэг л байлгүй тийм ээ. Бас дагаад хийдэг хүмүүс бас байдаг баха. За тэгээд дараа нь болохоор нэгдүгээр арга хэмжээ нь бол тэр юм. За хоёрт нь болохоор бид нар энэ дэлхий дээр амьдарч байсан гэгэрсэн хүмүүсийн сургамжит өгүүлбэрүүдээс тийм ээ сургаалаас үлгэрээс бас ишлэл татаж нэрэл нэг тим юм байна гэсэн ийм ойлголтуудыг авч бас ухаарах, үлгэрлэх ийм жижигхэн цаг байдаг. За тэгээд дараагийнх нь 3 дахь арга хэмжээ нь бол эрүүл болох эрхтэн юу вэ? Тэн дээр ажилдаг. Яавал эрүүл болох вэ? Эрхтнээ яаж ангаах вэ? Надад эрхтний ангаах ямар хүч байгаа юм бэ? Би энэ ангаалтан дээр юу хэрэглэх юм бэ? гэдэг ийм аргачлал байдаг. Тэгээ манай өөрийн маань багш бол мэс заслын эмч хүн байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ багш маань ер нь бол ангаалтыг хүн өөрөөсөө л эхэлдэг юм байна. Тэр өвчин зовлон зовёрыг хүн өөрөөсөө л эхэлдэг юм байна. Тэгээ өөрийнх нь тэр анхаарал төвлөрлийг өвдөж байгаа эргэтэн дээрээ төвлөрүүлээд тэмцэнэ дасгал хийхэд эд эсвүүд маань тийм ээ сэргэж эрүүлжүүлэх боломжтой юм байна гэдгийг насан туршдаа судалсан байна. Тэгээ бид нар бол их азтай л да. Тэгээд багшийнхаа тэр 30-40 жил судалсан эрдмийг өвлөж авсан ийм азтай хүмүүс байгаа.
сар болгон нэг эрэгтэн сонгож авдаг. Энэ 9-р сар бол бидний хувьд нуруунд дээр ажилласан. Давхараас нурууны дасгал хийсэн бид нар. Йогийн анхан шатны хөдөлгөөнүүдийг хийсэн. За 10-р сар болохоор зүрх судасны үйл ажиллагаа дээр ажиллана. Дээрээс нь нойрон дээр ажиллана. Гүн сайхан унтах аргачлалыг хийнэ гэсэн үг. За тэгээ бас дараагийн арга хэмжээ бол сэтгэл зүүн тийм ээ одоо энэ сэтгэлийн эмоц, энэ сэтгэл зүй, энэ зан аран шингийн таагүй энэ амьдралыг одоо муу муха болгоод байгаа. Амьдралд одоо үеийн үр кармын таагүй мэдээллүүдийг үүсгэж байгаа. Энэ сэтгэл зүйг тайвшруулах дадлал аргачлалыг хийх юм. Өдрөө ярьсандаа тэгээд ер нь бол бид нар бага насны травмач гэдэг юм уу, залуу насны травмач гэдэг юм уу ярьдаг шүү дээ тий. Би багадаа бол тэгжсэн, ингэжсэн, тэрэн дээрээ би гомдожсэн, энэ дээрээ би ядарчсэн, зүдэржсэн гэл. За тэр бол тэгэд байгаа юм тийм ээ. Хүн болгон ч хоо байдаг тэр. Тэгэхээр тэрийг алга болгох аргачлалуудыг хэрэгэлдэг ч гэсэн өнөөдөр биднэрт өдөр тутам нэг юм травма байдаг байхгүй юу? Өдөр тутамдаа. Нэг хүнд гомдсон бол тэрийгээ ингээд тэгээл яваад байдаг өдөр тутмын травма байна. Нэг хүнтэй өнөөдөр муудалцсан бол тэрийгээ сэтгэлээсээ гаргаж хайж чаддаггүй нэг өдөр тутмын травма байна. Сэтгэл нэг жоохон юмд л одоо гундчвал те готорчвал архи ухах тийм сэдлийн травма байна. Тэгэхээр ерөөсөө бол энэ сэтгэл зүй тэнцвэрчд докторж байгаа бол тэр сэтгэлийн травма ерөөсөө агшин болгондоо, алхам тутам болгондоо болох. Тэгээ өдөр тутамдаа болох тийм ээ. Тэгээд бүр 7 хоногоор үйлчлэх. Тэгээд бүр сар бол тэгээд бүр жилээр би тэгдэн жилийн өмнө чи намайг ингэжсэн гэдэг ингээд эхэлдэг тийм. Тэгээ энэ травмагаа арилгах зорилготойгоор дараагийн дадлыг хийдэг юм аа. Тэгээ гэр бүл тийм ээ. Одоо ялангуяа манай хичээл маань хичээлийн маань энэ оройны одоо онлайн хичээл маань бол 20 цагаас эхэлдэг. 1 дэх 3 дахь 5 дахь өдөр 20 цагаас эхэлдэг. Тэгээ айл гэрт тийм амар амгалан тогтох боломж байдаг. Бизнесмен хүн бол бизнесийнхаа тэр одоо аргачлал тийм ээ тэр болгоны гаднаа хаях хэвээр тийм ээ гэрийнхэн гадаа хаяад орж ирэх хэвээр. Гэтэл гэр дотроо орж ирээд бизнесмен шиг байгаад байвал нөгөө бизнес одоо амьдрал маань бизнес тэгээ гэр бүл маань тийм бизнесийн урамсгалтай болчихно шүү дээ. Тэгэхээр бизнес гэдэг бол зөвхөн амьдралаа өргөжлүүлэх арга хэрэгсэл байх ёстой тийм ээ. Ажлаа дуусаад түүнийгээ бүрэн мартаа. Албаны асуудлаа гэртээ бүү авчраа. Гэр бүлийнхаа дунд эхнэр хүүхдийнхаа дэргэд ажлаа мартаж бай. Гэр бүлийнхаа хажууд байхдаа бизнес байна гэдэг бол онцгүй тийм ээ. Хэрвээ ингэж байх юм бол нөгөө аав биш, ээж биш, бизнесмен болчих шүү дээ. Уг нь бол гэр бүл дотроо хүн аав шиг ээж шиг л байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бизнес гэдэг бол маш чухал хэрэгтэй. Бизнесгүй бол хүн чинь одоо амьдралаа цаашаа яаж авчих вэ тийм ээ. Энэ еврей хүмүүс тэгдэм байлаа шүү дээ. Чи еврей бизнес хийдгүү бол нүгэлтийн юм байна гэж хэлдэг тийм ээ. Чи мөнгө олдгоо бол нүгэл хийдэг. Мөнгийг одоо олохын тулд чи хулгай худал хийх те тэрнээс өөрсгөө болно. Чи эсвэл мөнгө олохгүй гэртээ гуйлах юм шиг суугаад гэр оронч хоосон хөрөгчийн хоосон байвал чи гуйлах юм биш те. Чи бол нүгэлтийн юм биш те гэж үздэг байна л да. Тэгтээ бизнесийг бол гэрийнхэн гадаа хаалганы ард хаяад гэрлэгөө орохдоо ээж нь аав нь үлгэрлэгч дагуулагч нь байж орох хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ оройны онлайн хичээл бол биднийг амар амгалан байлгах тэр өөрийнхөө өнөөдрийн одоо ажил дээр болсон тэр мэдрэмж тэр одоо хандлагыг гаднаа хаяад орж ирэхэд тус болох юм дадлал юм. Бид нар гэртээ аав 50 байгаасаа ээж 50 байгаасаа л гэдгийг хүүхэд багт аав ээж хэрүүлгүй байгаасаа 50 тий одоо хоорондын харьцан сайхан байгаасаа аав архиудгүй байгаасаа ээж уралдгүй байгаасаа гэдэг ийм л хүслүүдтэй байдаг байсан. Энийг угаасаа хүн болгон хүүхэд болгон хүсдэг. Гэрт аав орж ирэхдээ уралдаг, ээж орж ирэхдээ загнадаг болвол
нөгөө орчин маань тийм ээ 50 амгалан байдлыг одоо орчны маань 50 амгалан байдлыг эвдчихэд. 50 амгалан байдал эвдэгдэхээр хүний нөгөө ухамсарын хэмжээсүүд унж яадаг. Тэгээ ухамсаргүй тэр хүмүүсээр энэ хороод үүрчих юм бол хэрүүл улам салахгүй шүү дээ тийм ээ. Тэгээ бүтээл гарч ирэхгүй. Сэтгэл зүй докторгүй болно. Яаж ирүүл байх вэ тийм ээ. Эмнэлгийн хаалгыг балвсан тийм хүн болно. Ийм учраас оройн онлайн хичээл бидний гэрлүүгөө ороход тэгэхээр гэртээ ороод тэр орчны энергийг тайван сайхан тунгалаг давтамжтай байлгах тус болох юм аа. Тэгээд эхлээд хийхэд бол за ихэнхдээ амьдралдаа зүгээр харж байхад ихэнхдээ эмэгтэй хүмүүс эхнэрүүд нь хийж харагддаг эхлээд манай эхнэр нөхөр бол ерөөсөө наадах чи өглөө зөвшөөрөхгүй юу гэдэг байгаа яагаад бяцлал гэдэг нэг юм байдгийн мэдгийн одоо наад чин одоо шал дэмэж гэдэг юм тиймэрхүү юм хэлдэг гэж байгаа ихэнх хэрчүүд. Гэхдээ одоо болвол өөр болсон шүү. Одоогоос бид нарыг 2011 10 11 оноос эхлэж энэ ажлыг хийж эхэлж байхад бол бүр бяцлал гэхээр нэг юм буруу одоо юу ч гэдэг нь те нэг юм цагаан хувцас өмссөн нэг гэл дууцсан нэг тийм нөхдөл цагаан хоол идээ сууж идэг гэдэгт ийм ойлголттой байсан бол өнөөдөр ер нь бол бяцлал хийхгүй бол би болохгүй нэ эмч ч гэсэн үзээд хөө бяцлал хийгээрээ та тэгэхгүй бол таны нойрохгүй шүү зүрх чинь одоо өвдөхөө те зогсохгүй шүү бяцлалаа хийгээрээ гэж хэлдэг болсон. Ийм цагт амьдарч байгаа. Тэгэхдээ ихэнхдээ яг одоо энэ үе бол эмэгтэй гэрлийн шилжилттэй үе учраас эмэгтэй хүмүүс төрүүлж энэ зөөлөн эрчмийг идэвхжүүлэх юм аа. За хаана нэг эрчүүд орж ирж байгаа. Гэхдээ тэр эрчүүд бол үнэхээр сор болсон буюу нөгөө шүүрэн шанган дээр ингээд тогтчихсон тийм хүмүүс шүүрдэгдэж орж байгаа тийм хүмүүс байна. Их азтай тийм эрчүүд байгаа. Эрэгтэй хүн амар амгалан 50 болно гэдэг бол ямар сайхан бэ тийм ээ. Тогтун аав, тогтун хань тогтун одоо ах байвал ямар сайхан бэ. Айхан байхгүй шүү дээ тэр хүнээс чинь тийм ээ. Асуух юм асуу чинь зөвлөх юм зөвлөл чинь. Тэгээд эхнэрүүд эхлэж хийгээд дараагаар нь нөхрүүд нь хажууд нь суугаад хийдэг болдог. Ингээд гэр бүлэрээ хийгээд эхлэхээр өөрчлөгдөд эхэлж байгааг нь хүүхдүүд нь хилээд эхэлдэг тийм. Хөө аав та яасан өөр болоод байна. Би таныг уурлах байхтаа гэж бодсон чинь сайн уурлсангүй шүү дээ гэдэг юм уу тийм. Ээж та яасан их тийм юм руу дав гэж орж ирэл ингээд идэг байсан чинь зовхолдож ярих байлцсан байна штэ. Яасан гоё юм дажгүй юм штэ. Та таслаа өргөжлүүлээрэ гэд ингээд болцсон гэд хүмүүс их ярьдаг да. Энэ хорвоо дээр хүний хүсэж байгаа хүн болгоны эрэлхийлж байгаа нэгэн одоо эрэлхийлэл байдаг. Тэрийг бид нэр аз жаргал гэдэг. Аз жаргал бол амар амгалангийн ард нь нуугдсан байдаг. Амар амгалан ингээ олж авч чадсан хүн тэр ийм амар амгалангийн дээд хэлбэлцэл тэр хэлбэлцэл дотор болж байгаа тэр бүтээх чадамжууд бүтээх гэдэг нь болохоор үг бол бүтээл тийм ээ бодол бол бүтээл тэгээ үйлдэлүүд чинь цаашаа бүтээлүүд болчихно. Тэгэхээр амар амгалан дотор бүтээгдэж байгаа тэр бүтээлүүд үнэнд их ойрхон байна. Яг тэгвэл өндөр дээд хэлбэлцлээр бүтээгдэж байгаа учраас тэр бүтээх бүтээлүүд чин сэтгэлийн чин үннийг барьсан. Яг энэ чин үнэн сэтгэлийн одоо бүтээл маань бидний энэ дэлхий дээр морилж ирсэн үүрэгтэй, үүрэг даалгавар гэж бид нар ярьдаг тийм. Үүрэг даалгавартай ойрхон байдаг. Тийм болохоор аз жаргалыг хайгааллага хэрнээсээ зөвхөн өнгөц талаас харах юм бол тэр зүгээр яг хэрэглээ төдий зүйлээс бид аз жаргалыг авч байгаа. Буруу биш тийм ээ. Тэр ч угаасаа л хүн болгоны туулдаг зам. Идэл хэрэглэлгүй байжгаад идэл хэрэглэлтэй болчдөг хүмүүс ямар сайхан бай тээ. Өөрийн гэсэн одоо орон байргүй байсан хүн гэр оронтой болчвол ямар сайхан бай. Өөрийн бизнесгүй хүн бизнесээ бүтээхийн төлөө хичнээн 10 жил явж байгаад босгоод ирвэл ямар сайхан бай. Гэвч тэр материалын аз жаргал биднийг одоо жаргалтай сайхан болгодог ч гэсэн хэмжээ хязгаартай буюу тухайн үедээ олж байгаа үедээ л тухайн үедээ бий болгож байгаа үедээ жаргалтай байхаас биш ахаад цаашаага
явах үлдсэн одоо олон 10 жилүүдэд байшин савтаа болчлоо гэж бодоход тийм ээ яг одоо дотор нь байж байгаа тэр хүмүүсийн төвшөнд тийм ээ зан аран шингийн төвшөнд жаргалтай болгодгүй. Жаргалтай болгох тэр боломж бол дотоод амгаланд оршиж байдаг шүү. За 50 амар тайван байдал гэдгийн утга учирыг одоо л нэг ойлгож эхэлж байна да. Өнгөрсөн амьдралдаа яаж ч амьдарч байсан юм дээ гэж. За саран чимэг баяр үргээтэйгээ уртлын сараас эхэлж орсон. Тэгээд ийм ганцхан сарын хугацаанд дотор ингэж одоо өөрчлөгдөж хувьсаж тэр амар амгалангийн цаад утга учирыг олоод авч яана гэдэг бол маш их одоо сайн одоо мэдэрч суралцаж хичээж чадсан байна. Тэгээд баяр хүргэе. Дахиад өргөжлүүлээд 10 сартаа бас давтаа суугаарай. Тэгээ бид нар чинь амар төвшин амьдралын тэр гол хөгцөөг аваад олоод авчих юм бол ганцхан байшин сав гэхгүй шүү дээ тийм ээ. Тэрний чинь хажуу тал дахиад нөгөө харилцаа нөгөө хүмүүсийн хооронд эхнэр нөхөр хоёрын харилцаа одоо салаад байгаагийн хамгийн гол учир шалтгаан бол надад таалагдахгүй миний санаанд хүрэхгүй байгаа гэдгээр эхэлдэг шүү дээ. Би одоо заавал тэр хүний санаанд таарах хэрэгтэй гэж бид ойлгодог. Эсвэл тааруулах хэрэгтэй гэж ойлгодог тийм ээ. Гэтэл яг үүндээ бид нар бүгдээрээ зүрхэн дээрээ ирээгүй тохиолдолд хүмүүс хинт ч таалагддаггүй, хэнийг ч таалдаггүй. Тэгээ тэр ерөөсөө жил усандаа байгаа юм биш шүү дээ тийм ээ. Одоо ингэж судлаа татгшаа орох тусмаа бол эн чинь ерөөсөө хүний тэр ухамсарын дээд хэлбэлзэл байхгүй л бол доод төвшөнд байгаа хүмүүс бол хизээч үеиндээ таардгүй юм байна. Тэр дээшээгээ хөгжөөд тэр хэлбэлзэл давтамжаа өндөр болгоод ирж байгаа тохиолдолд хинтээж таарахгүй байх боломжгүй юм байна гэдгээ ойлгоод авдаг. Хэлбэлзэл доод төвшөнд байх юм бол нүгэл мүгэлч гэдэг юм уу те нөгөө өвлийн өрийн одоо хар муу муухай зүйлүүд бол хүн хийсээр тарьсаар л явдаг. Яагаад гэвэл тэрийгэ хийж байгаадаа хийж чадчихагаадаа сэтгэл хангалуун байдаг болохоос биш. Энийг хийчих юм бол миний арт талд асар их төлөөс байна гэдэг ийм мэдрэмж дээд мэдрэмжийг хүлээж авч чаддгүй. Тийм учраас нэг нь засч нөгөөх нь засуулдаг шүү дээ. Нүгэл хийчихэд намайг засаад өгөөч гэж гүгээд очдог. Нөгөөх нь заа сууж засаад өгье гэдэг тийм ээ. Тэгэхээр хүний тэр хувь заяаг хүн өөрөө л ойлгож ухаарч саяны саран шимэг шиг те цаашаага өргөжлүүлээд ухаарч ойлгож амгаланг олж аваад тэрний саталтайгаа ажиглалыг мэдэрнэ гэхээс биш наан нь тийм одоо те нэг юм 8 арилжаа хийж байгаа юм шиг хүний өлөөрийн мэдээллийг алга болгох ямар ч боломжгүй гэсэн үг юм. За би таны 9 минутын бяцлаглыг жил гарын хийж байгаа багшаа. За өдрийн 2 минутын бяцлаглыг алгаслаггүй хийх хичээж явна да. За талархаж явна гэж. За баяр үргээ саран чимгээд өдрийн хичээлдэр бол байнга явж идэг тийм ээ. Байнга орж ирсэн байдаг. Тэгээд тасралтгүй орж ирнэ гэдэг чинь бас хичээл зүтгэл шүү дээ. Энд чинь алхам тий одоо оролдлого хийж гин гэсэн үг. Тэгээд оролдлого болгон тодорхой хэмжээний үр дүн авчирдаг. Баяр үргээ маш сайн шүү. За ингээ бүгдээр хамтдаа 2 минутын бяцлаглыг бодох юм л арай жоохон гүнзгийрүүлээд дасгалыг хийж үзье. За тэгээд бас сэтгэл зүйн трама буюу одоо өнөөдрийн трама таны сэтгэлийг зовоосон зүйл юу байна? Таны сэтгэлээс гарахгүй тийм ээ одоо гутрал үүсгэж байгаа тийм ээ. Гонигийг бий болгож байгаа, айц төгшөөрийг бий болгож байгаа. Энэ нэг доод хэлбэлцлийг хэдүүлээ арилгах тийм дадлыг хамтдаа хийцгээе. За өөртөө эвтэйгэн суулаа. Хурны өндөгнүүдийг нийлүүлээд цэгшэртээ. Цэг рүү хараад амьсгалаарай. 1 2 3 нүдэн анлаа. Нүдэн анаад анхаарлаа. Духныхаа төв дээр төвлөрүүлээ. Амьсгалъя. 1
2 3 хамрын үзүүр рүү анхаарлаа шилжүүлээ. Хамрын үзүүр дээрээ төвлөрөөд амьсгалаа. 1 2 3 хамрын үзүүрээс доошоо уруул эрүү хоолой цээжнийхаа төв дээр анхаарлаа төвлөрүүллээ. Цээжний төв буюу зүрхний хүрдэн дээр анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаарай. 1 2 3 4 5 6 зүрхний гүнд очие. Сэтгэлээс гарахгүй байгаа тэр мэдрэмжэн дээр анхаарлаа төвлөрүүлээд амьсгалъя. Амьсгал маань зөвхөн өчил төрөгчийг оруулаад гаргаад байгаа юм биш юм. Тэрний хажуу талаар энерги солилцол, эрчмийн давлгаа байгаа. Анхаарлаа тэндээ төвлөрүүлсэн чихтэй амьсгалаад байгаарай. 1 2 3 бүр зүрхнийхээ гүнд гэрэл байгааг ажиглая. Тэр гэрлээр өнөөдрийнхөө тавгүй мэдрэмжийг дүүргээд гэрэлтүүлээрэй. Тэр гэрлийн хэмжээг 2 дахин өсгөе. Инээмсэглээ 4 дахин өсгөе. Нэм дахин өсгөе. 16 дахин өсгөлөө. 32 дахин өсгөе. Гэрлийг томруулсаар өөрийгөө дүүргий. 64 дахин өсгөлөө. Урт харамсгалаа аваад гарахдаа өнөөдрийн сэтгэл зүйн тавгүй мэдрэмжийг өөр зүрхний гүнээс татлаа амьсгалаарай. Үлээгээд гарахдаа гэрэл болгон хувьсгаад үлээгээрэй. Өрөөсөө явуулаарай. Дахиад амьсгалаа авлаа. Бүр тэр сэтгэлийн гүнээс амьсгалаараа татаад гэрэл болгон хувьсгалаа. Гэрлийн хүчийг 125 дахин өсгөе. Уртаар амьсгалаа авлаа. Зүрхний гүнээс татлаа, үлээгээд гаргалаа. Гадагшаа аваа гарахгүй зүрхнийхаа гүнд ариусал. Ажиглая. Өнөөдрийн таагүй мэдрэмжийн хүч хуурсан баг ажиглаарай. Хэдэн хувьтай буурсан байна? 30, 40, 50. Зүрхний хүрдэн дээр анхаарлаа төвлөрүүлээд 1 2 3 гар хүлэмдрээ 2 гараа өрий. Нүдэн дээрээ тавиад нүдэн нэгэд анаад нүдэ нэлээ. За.
За тааламжтай мэдрэмж байна уу? Хэдөө багассан байна. За 10, 20, 30, 40. За багассан хувь хэмжээгээрээ бичээрэй. Бичээдүүлдэгээрэй. За тэгээд юм болгонд одоо боловсрох цаг хугацаа гэж байна. Хийгээд бүр татцсан хүмүүс бол аль хэдүүнээ 40% алга болчихлоо. 50% алга болчихлоо. Дөнгөж эхэлж байгаа хүмүүс жоохон эргэлзээтэй байж магадгүй. Нэг 10 хавцаа 5 хавцаа ч юм уу. Ерөнхийдөө жоохон алга болгож болох юм байж гэдэг юм уу тийм ээ. Үүссэн болгон алга болох боломжтой. Хамгийн гоё нь. Ямар ч тохиолдолд ховсон өөрчлөгдөх боломжтой. Хамгийн гол нь зөв алхмаа хийгээл явхад үлийн өр буюу карма мэдээлэл дундарч байдаг. Харин тэрийг аривжуулаад байх юм бол томроод байдаг тийм ээ. 1 бодно, 2 бодно, 3 бодно, хүчийн нэмэн 4 бодно, 5 бодно. Хүчийн нэмсээр байгаа сүлдээ өөрөө бүр тэрэндээ дарагдчихдаг. Тэгээ бүр тэндээсээ зохиоч чадахгүй боллоо дарагдсан байдаг. Тэгээ юу ч хэлдэг вэ гэхээр амьдрал хэцүү шүү, боломжгүй шүү гэдгээр одоо хууртагддаг гэх юм да тий гэдэгт хууртагдчихдаг. Гэхдээ дандаа нөгөө юмд гарц байдаг учраас одоо бол бид нар ингээд өөрийнхөө сэтгэл зүйн өдөр тутмын травмаг арилгаж болох ийм одоо гайхамшигтай аргачлалуудыг эзэмшиж чадсан байна. Тэгээ та энийг сураад авах юм бол хүүхдэд заагаад өгч шүү дээ. Тийм ээ. Гадаадд амьдарч байгаа хүүхдүүд байгаа. Би чинь одоо тэдэн тийм одоо тасгалж суугаад ийм болоод ингээд өөрчлөгдөжлөө шүү гэдэг. За асуулт байна уу? За бид нар энэ 19 цагт ихсэн аль хэдүүний 30 минут болчихсон байна. За асуулт тавиул хариулъя. За ер нь бол оройны онлайн хичээлийг одоо рекламад сурталчилж байгаа хичээл байгаа. Өнөөдрийн оройных. Тэгэхээр 10 сарын 1-ээс 30-ны хооронд явагддаг оройны онлайн маргааш эхлэхээ. Тэгээ 20 цагаас 21 цагийн хооронд эхэлнэ. Мэдээж бол эхнийх нь яагаад хүмүүс бяцлал хийдэг вэ? За тэгээд хийж байгаа энэ хичээл амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? За тэгээд үр дүн нь яаж ирэх вэ гэдэг ийм асуултууд тавих байх хүмүүс тийм үү? Тэгэхээр ерөөсөө яриа л гэдэг. Одоо шилбэл еврей хүмүүс талмуд судар шинэ гэрээ хуучин гэрээний дагуу амьдралдаа амьдралынхаа өдөр тутмын хэрэгцээ болгодог гэж байгаа. Гэтэл яг адилхан еврей Есүсийн Христийн шашинтай хэрнээсээ тэр шинэ хуучин гэрээг уншаад байгаа хэрнээсээ ерөөсөө яг амьдрал нь бах байдагаараа байж идэг хүмүүс байдаг гэж байгаа. Тэгэхээр тэрний ялгаа нь юунд байгаа вэ гэхээр нэг нь бол амьдралдаа хэрэгжүүлж чаддаг, нөгөөх нь бол уншаад тэгээд буцаагаад нөгөө тэгээ тийм ээ. Уншаад тэгээд тэр амьдралдаа хэрэгжүүлэх гэдэг чинь бол хамгийн том чухал дадал юм. Тэрийг хийдэг. Тэгэхээр бидний ч гэсэн одоо сургалт бол за эхлээд бид нар ингээд мэдээж сурталчлах нь бол ойлгомжтой. Яг гэвэл энэ дотор үр дүн эргээд харахад үр дүн гайхамшигтай хүртэхээр тийм дадал байгаа. Нэгдүгээр тийм ээ. Хоёрт болохоор маш энгийнээр зааж байгаа. Ямар нэгэн шашин одоо шүтлэг рекламад сурталчлахгүй би таныг гоё болгоод өгье гэж хэлэхгүй та өөрөө хөдөлмөрлөж байж үлийн кармын одоо мэдээллийг тийм ээ муу таагүй тэр доод тавтамжийг арилгаж тааламжтай дээд хэлбэлцлээр солих энэ дадлыг та хийх юм. За дараа нь болохоор гарсан үр дүн чинь үр хүүхдэд болон эргэн тойрны хүмүүст маш эергээр нөлөөлөх юм. Тэгээд эергээр нөлөөлж чадчихна гэдэг бол нийгэмд бид нар нийлээд нийтээрээ нийгэмд сайн сайхан үйлийг бүтээж гинэ гэсэн үг. Түүнээс биш энд нэг бор зураг үлгчээл. За энийг чи ингээд хараад л мөргөөд байвал гоё болчихно гэж огт хэлээгүй. За ямар нэгэн шашны урсгал оруулж ялаад чи чамааг энэ шашин мөн гоё болгоно шүү гэж хэлээгүй. Тэгээ таны дотор байгаа тийм ээ одоо итгэл үнэмшил, таны дотор байгаа хайр, таны дотор байгаа тэр амар тайван байдал, таны дотор байдаг тэр хүч, тэр ох мөн чанарыг сэрэх ийм дадлыг л сарын турш хийх гэж байгаа гэсэн үг. Тэгээд тэр дотроос ингээд итгэл хүч хайр ингээд өндөгөөд ирвэл тийм ээ. Үр дүн гарахаас өөр арга байхгүй.
би гоё болгоод байгаа юм биш. Би бол дагуулж л байгаа гэсэн үг юм. Би өөрөөрөө туулаад нөгөө энэ одоо чухал юм байна, энэ хэрэгтэй юм байна гэдгийг одоо тийм мэдэж ойлгож ухаарсан учраас та бүгдтэй одоо сурталчилж байгаа нь одоо миний үүрэг юм да нэг талтай тийм ээ. Тэгээ сайхан одоо эрдэм номыг чинь ганцаархнаа ингээд хэрэглээ суугаад байвал эрдэм сурсны хэрэг гарахгүй шүү дээ. Та бүгд ч ихсэн одоо бүдэрэл багш нар байлгүй тийм ээ. Аав нь хүүхдтэй хоол иж өгж байгаа багш л байлгүй. Ээж нь нохиндоо юм ойж өгөхөд сургаж байгаа багш л байлгүй. За тэгээд бие биендээ бүгдэрэл багшилдаг юм чинь багш нар л байгаа. Тэгэхээр та нар сайхан одоо сурсан гоё эрдэмээ бол бусдад стандарт өгөхгүй гэдэг нь тий одоо бий л болж болно гэж суугаад байхгүй шүү дээ. Яаж бусдад түгээх вэ? Яаж бусдад тий одоо худалдах вэ гэж бодож шүү дээ. Хүн чинь сурсан эрдэмээ худалдахгүйгээр түгэнэ гэж байдгүй. Яагаад гэвэл сурахын тулд хугацаа ордог. Сурахын тулд мэдээж багштай төлбөрөө төлдөг. Тэгээд сурсан эрдэм бол үн цэнтэй байдаг. Тэгээ өнгөө заасан эрдэм болгоны эрдмийг тийм ээ хүмүүс үл таадаг. Нэг юм ярьж л идэгin. Яг тэгээ цаг нь болохоор орчиндоо гэл. Яг хэрэгтэй юм шиг байлээ дээ гэж яагаад болох вэ л үү гэдэг ингэ яваад байдаг. За хэрвээ зүгээр өнгөө бүр орцсон бол тийм ээ. Тэгэл таслаал, хоцорж орж ирээл. Ерөнхий өнгөө юм чинь өөрөө үн цэнэгүй байдаг байхгүй. Тэгэхээр хүн сурсан эрдэмээ худалддаг. Тэгээд энэ еврей хүмүүсийн нэг гоё юу байна. Одоо мэрэгэн амьдрах ухаанууд байх юм аа. Би яагаад еврей гэдэг нэг хэлээр одоо энэ сүүлийн үед юунод хэвлээ сошиалор бол еврейчүүдийн тухай ярьж штэ. Урд нь бол бид нар еврей нэнэ, солонгос нэнэ, япон нэнэ, америк нэнэ олигтой ойлгодог байсан л одоо энэ дэлхий дээр юу илүү сайхан байна, юу муухай байна бүгдээрээ ойлгомжтой болж байна тийм ээ. Тэгээ еврей хүмүүсийн тэр хамтын амьдрал, бидний амьдрал бол тэр чигээр хамтын шүү дээ гэж одоо тунхагладаг тийм ээ. Та талах хийхгүй бол би талах авч чадахгүй. Та ус застдаггүй бол би үсэд сууж чадахгүй. Тэгэхээр бид нар хоорондоо ингэж чаддаг ийм өөрийн гэсэн өгөгдлөлттэй байдаг. Өрсөлдөх ямар ч боломжгүй. Чаддаг л хийнэ. Тэгээ чаддаг бие биендээ худалддаг энийг буян гэдэг. Хэрвээ та юу ч хийдэггүй бол та бол нүгэлтэй учраас тийм ээ. Та ямар нэгэн зүйлийг зарах ёстой гэдэг. Тэгээ бие биендээ зарснараа нөгөө хэрэгтэй байгаа зүйлд одоо худалдаж чинь гэсэн үг тийм ээ. Тэгээд буцаад хэрэгтэй байгаа тэр хүнд мөнгөө төлж чинь, мөнгө авч чинь төлж чинь гэсэн үг. За ингээд амьдрал бол тэр чигээр хамтын бүтээл юм. Тэгээ хамтаараа нийлж тийм ээ энэ амьдралыг сайхан болгоно гэж. Хэн нэгэн танаас илүү гараад байвал одоо өрсөлдөх ямар ч одоо боломжгүй. Тэр хүн илүү хөдөлмөрсөн байна, илүү эрт боссон байна, илүү орой унтсан байна, илүү өдрийнхөө цагийг тийм ээ шахаад ингээд те одоо хэрэггүй юм цаг зарцуулахгүйгээр өдрийн цагаа шахаж чадсан байна. Тэр хүмүүс танаас баян байвал тийм ээ татаарах боломжгүй. Яг гэвэл тэр хүн илүү хөдөлмөрсөн байна. Бас илүү хоримтлуулсан байна тийм ээ. Хэрэггүй хог авч энэ тэнд нааха байсан байна. Тийм болохоор тэрний сарын орлого тэрний одоо мөнгөний хүү бол өндөр болж байна. Тийм болохоор тэр баян болж байна. Тэр хүний мөнгөний бодлого нь бол зөв байна. Хүн илүү ухаантай болоод илүү гэгээрээд байвал тийм ээ бас атаарах ямар ч боломжгүй. Тэр хүн маш удаан хугацаар бясалгал хийгээ сууна гэдэг бол маш их одоо төвчээр, хатуужил, тууштай байдал шаарддаг. Зүгээр л үдэ анаа л ингээл хийх юм олж ядаа суугаад байгаа хүн шиг тэгж тийм байх боломжгүй. Тэгэхээр тэр хүн танаас ингээд илүү юм шиг байвал та харин хэрхэн яаж суралцах вэ гэж бодно гэхээс атаарах ямар ч боломжгүй. Хүүхдүүдтэй хэлдэг тэдний хүүхдийг хар тэр сайхан явж ийн гэдэг тийм. Тийм онцгүй өрсөлдөөнийг хизээч битгий амнаас авнагаарэ. Тэгэх юм бол хүүхд өөрийгөө тутун үнэлээд эхэлдэг хүмүүс тийм ээ. Чадахгүй юм байна гэж бодоод эхэлдэг. Зүгээр л миний хүү тэр их сайн явж ийн тэрнээс миний хүү суралцаарай гэж хэлэх нь их чухал юм. Тэгвэл өрсөлдөх биш тийм ээ суралцна гэсэн үг. Давуу тал нь олж харна гэсэн үг. Сая манай нэг шав ярьж ин л да. 3 хүүхдээ гуруулангийн төлбөртэй хувийн сургуульд оруулсан гэд.
Тэгээ нөгөө уруу чи харахаар л хөө хичээлээ гэж гэл ингэхэд байдаг болчлоо. Тэгээд ингээ та нарын төлөө мөнгө зүнг гэл ингэхэд байдаг болчлоо. Одоо яах вэ гэл тэгж. Тэгээд хүүхдийг гимшүүлээд нэг юм зовоогоод байвал хөсөлгүй болно шүү дээ, тийм ээ. Тэрний оронд би ингээд та нарын төлөө маш хичээж байна. Тэгээд ядарч байна. Гэхдээ үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө мөнгөө зориулж байгаадаа би баяртай байна гэж хэлвэл хүүхдүүд ямар гоё болох вэ? Би та нарын ирээдүг сайн сайхнаар бүтээхин төлөө өөрийгөө өнөөдөр ядрааж байгаа ч гэсэн би баяртай байна гэж хэлвэл нөгөө хүүхдүүд яаж хүлээж авах вэ? Орж ирэл хамаг мөнгө та нар руу уурс чинь та нар хичээлээ хийхгүй байна, та нар олхоогүй байна, анхаагүй байна гэдэг хүүхдүүд яах вэ? Энэ хичээлээ боли сургууль чинь боли одоо бүр хэцүү байна одоо таныг харах болгонд л айц төгшөртэй болоод байна гэдэг. Нөгөө юу үнтэй сургуульд өгч сурснаасаа исэн болно үстэй тийм ээ. За тэгэхээр амьдрал бол тэр чигээр хамтын бүтээл нэг айлд нэг хүн дасгал бясалгал хийгээд тайван амгалан байдлыг олж авч чадах юм бол эргэн тойронд байгаа хүмүүсийн зүрх сэтгэл оюун санаа зөв зэгцтэй ажиллаж ирээдүйн амьдралыг сайн сайхнаар босгох боломжтой. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Гадаа байгаа аз жаргал сайн сайхан дүүрэн ч гэсэн тийм ээ дотоодод байгаа тэр аз жаргалаар тижээгдчихэж оршин тогтох чадвараа олж авдаг. Гадна талд байгаа аз жаргалтай байгаа ч гэсэн таны дотоод одоо мөн чанар чинь донсолсон, дэнсэлсэн, тогтургүй, сууршилгүй гомдол дургуцлаад дүүрсэн байдаг бол гадна талд байгаа аз жаргал бол хэсгэн хормын дараа л байхгүй болдог. Тэгэхээр ерөөсөө бидний аз жаргалтай амьдралыг бүтээгч ох мөн чанар бол зүрх сэтгэлийн орон зайгаас эхэлнэ. Одоо энэ 90 уйл бол тархинасаа зүрх рүү шилжиж байгаа, зүрх рүү нүүж байгаа хэрэг биш шүү. Өчиг сайхан үргэлээрээ анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа, талархлаа. За ямар нэг асуулт байгаагүй хаа тий. За оройн хичээл дээр болохоор саяхан асуусан билээ оруулнаа. Тэгэхэд манай нөгөө менежер хүлээж авч байгаа учраас санаа зовцуулгүй оруулчихнаа. За анх удаа бясалгалаа хийж дууссан дараа зүрх хүчтэй уулзаж байх юм аа. Сүүлийн үед өөрийгөө хайрлах улам хичээх боллоо. Бусад хүмүүсийг надад хэрэггүй зарим зан авир ашиггүй ховжийг тоохоо болдог болсон. Бясалгал нөлөөгөө үзүүлж байгаа юм болов уу гэж. Энэ тэгээд энэ хүмүүсийн одоо авирлж байгаа зан аран шинг өөртөө наагаад яваад байвал тэсгүй шүү дээ. Элэг өвдөд эхлэн, зүрх өвдөн. За зүрх бол хамгийн эхлээд өртдөг шүү зүрхий. Хамгийн түрүүлээ зүрх мэдэрдэг байхгүй юу? Тийм болохоор нөө зүрх чинь оволцоод эхэлнэ. Тэгэл тархи чинь бодоод байна. Намайг ингэ хилчлээ, над руу ингэ тэгчлээ гэл ингээл бодоод байна. Тэгэл зүрх тархи хоёрын хооронд холбоосон дэр чинь асар өндөр давтамж хэлбэлзэл үүсэл эхлэх юм бол ойрч үрхий болчихно. Тэгээд энэ ингээд нэг албан газар яг энэ байдлаар нэг 10 жил ажиллахад 5 жил ажиллахад та айл хэдүүний зүрхний эмнэлэг рүү явахаас аргагүй, нойрны юм уухаас аргагүй, илгээ хурдан очиж үзүүлэх хэрэгтэй. Ходоодн дээр шарах үссэн байж магадгүй. Бүр аль хэдүүний өрөвсчин тийм яг тэгвэл тэр лөө хаалгыг татхаас айгаад байвал бүр өрөвсөл эхэлчихнэ. Тийм болохоор нэг албан газар тийм ээ одоо сураа шиг нэг амар амгалан цогцлоосон хүн сууж байвал орчны эрчим энергийг ямар сайхан цэвэрлэгдэх вэ? Өнөөдөр өглөө манай баг хүү тэгж юм л да. Ижээ манай нэг хідэн үеийн найзууд байдаг юм аа. Одоо миний хідэн найз нар байгаа. Тэд нар ерөөсөө архиудгүй гэж. Манай хүү баг хүү 22 таа. Тэгээд өөр хүүхдүүд байна. Бөөн бөөнөр найзалдаг. Архиуч байна. Тэгээд 7 хоногийн өмнө нэг найзтай ярьсан, согтуу байсан гэж. Тэгээ ахаа саяхан 3 хоногийн дараа ярьсан, бас согтуу байсан гэж. Тэгээд нэг талдаа бол маш харамсалтай тийм ээ, өрөвдмөр. Хүн ер нь архиуя гэж
одоо ямар нэгэн зүйл дутж байгаа учраас та хэрвээ өлсөж байвал хоол дутуу тийм үү? Эднэ гэсэн үг. Та даарч ивэл ямар нэгэн хувцастай одоо давхарлаж өмсөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр юу дутж байгаа вэ гэхээр тэр аж аргалын даавар дутж байгаа учраас архиуж байгаа. Тэгээ бидний энэ монголчууд чинь яг энэ хүүхдтэйгээ харилцаа хүн болгоход туслах тэр итгэл үнэмшлийг ингээд юучгүй одоо сороо хичдэг л да эцэг гэх нь бүр ингээд юучгүй одоо ууц нурууг нөгөө ноён нуруу гэж ярьдаг бол ноён нурууг нь хугалцдаг. Тэгээд хугалж байгаагаа мэддэггүй зөвөр хүмүүжүүлж нэ гэж ойлгодог, хайрлж нэ гэж боддог. Тэгээд тэр ноён нуруу хугарсан хүн чинь архиугаж тэжээгдэхээс өөр яа дээ. Тэр хүүхдэд буруу байхгүй шүү дээ. Одоо харин энэ буруу байдлыг бид засах хэрэгтэй байгаа энэ ээж аавд. Би ч гэсэн буруу л байсан. Бурууга засах гэж нэлээ их оролдсон. Тэгээд энэ эрдэнэ рүү ороогүй байсан бол оролдож чадахгүй байсан. Яг хаанаас эхлэх юм яах юм мэдгүй. Ялгаа байхгүй энэ 3 дахь хүүхдийнхаа нурууг хэд туулах лээсэн баг. Өөдгөө амтан чадваргүй хүүхэд сурч чадахгүй арчаагүй амтан юу шилдэг лээ бидний өдөр тутмын яриа байгаа тийм ээ. Тэр яриа тэр үгээр тэр их одоо хялалцаж эхэлсэн нүд амаар тэр их айхтар хурц ширүүн хил амаар тэгээд тэр авиргүй тийм ээ тавтаргүй тэр гар хөлөөр хуг зохиж нүтгэл байсан тийм ээ. Тэгэхээр ашгүй тийм ээ энэ эрдэмт одоо энэ агуух багшийн нөлөөгөөр тийм энэ сайхан эрдэмд орж нэг аварсан өөрөө ч бас аврагдсан. Тийм болохоор хөөрхий манай хүүгийн эргэн тойронд байгаа тэр хүүхдүүд бол яг хүүгийн маань найзууд бол уудгүй гэж байгаа. Тэгээ би бас өөрт нь хэллээ чи ингээд ууж иддэггүй учраас чиний ярьж байгаа чинь нэг даруун за тэнцвэртэй, доктортой, найзуудтай ихтгэл өгсөн болгон шүү бүгдээрээ гэж одоо хамтарсан ийм одоо нуруутай байгаа учраас чамд тэгээ одоо эргэн тойрны найзууд чинь зөв нөлөөлөл өгж байгаа. Чи бол нөлөөлж чадж байгаа гэж би хүүдээ хэлсэн. Хөөрхий тэр эргэн нөгөө талын одоо тэр найзлаад байгаа найзууд бол тэгж хэлэх хүн байхгүй миний хүү. Яг тэгвэл би бол чамайг 8 настай байхаас хавуулаад энэ эрдэмт суралцсан. Шамдаа суралцсан. Хизээч би багшийн сургалтыг бол алгасаж байгаагүй. Тэгээд тэр шамдаа суралцсан одоо хичээл маань эргүүлээд ингээд чамд 80 нуруутай болох. Энэ боломжийг чинь олгосон. Чамайг би орж ирэхээр нь ороод ирсэн үү чи гэж хизээч хэлдэггүй. Өө миний хүү сайн явж байна. Гараа явахаар нь өө миний хүү сайн яваарай. Хаачих байгаа, хаачаа дээрөө юу хийгээ яваад байдгийг. Энтэр гэж ийм үгийн тоон гаргаж би чамд хэлж байгаагүй. Ийм хэрэгтэй хэрэггүй үг хэлж байгаагүй. Би чиний биеинд хурууныхаа үзүрэгч хөргөж үзээгүй. Тэг болохоор чамд юм ноён нуруу гэж юм бол байгаамаа. Нөгөө хүүхдүүдийн хувьд бол хөрхий эцэг ихэн суралцаагүй, мэдээгүй, ойлгоогүй учраас алдаанууд байна. Гэхдээ ямар ч эцэг их бол албаар хүүхдийнхаа тийм ээ одоо зүрх сэтгэлийг одоо хэмхлээ хайчээ, бяцлаа хайчээ гэж бодохгүй. Мэдээгүй суралцаагүй гол утгач нь байгаамаа гэж хэлсэн. Өнөөдөр өглөөх. Тэгэхээр оройн онлайн хичээл бидний зөвхөн өнөөдөр ингээд та хийгээ сууж байгаа юм шиг боловч эргэн тойронд байгаа биднээс гарч байгаа үйлдэлүүд маань цэгцрээд ирэхэд өөр хөвгтийн маань ирээдүйг харах өнцөг зориг тэмүүлэл ондоо болох юм. За ямар сайхан юм бэ багшаа гинэ. За баярлалаа жагаа манай жагаач олон жил хичээлж байгаа шүү. Тэгэхэд маш одоо эрэгтэй хүн гэхэд бол тууштай явж байгаа хүний нэг нь бол жаргал сайхан юм аа. Танаа гэр бүл илүү их амжилтыг хүсье. Өчигдөр сайхан хүрээлээрээ түр баяртай.